Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та нартай энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлээр алтан бичгийн найруулгын үгийн сан, утга зуун, хэм хэмжээ гэсэн сэдвтэй. За тэгээд алтан бичгийн онцлог, найруулгын хэм хэмжээг ойлгож түүнийг зөв хэрэглэнэ. За алтан бичиг гэж юу хэлдэг вэ? Тэгэхээр байгууллага хувь хүний хоорондын харилцааг зохицуулах, мэдээлэл солилцох, шийдвэр хэрэгжүүлэх зорилготой баримт бичиг юм аа. За хууль эрх зүйн ач холбогдолтой бөгөөд аль биесны үйл ажиллагааны үнд суулдаг, байгууллагын үүрэг эрх, ажлын үр дүнг баталгаажуулдаг гэх зэрэг. За одоо дэлгэцэн түвшин 1 нийслэлийн засаг даргын хамгийн газар гэсэн дарга Отхон баярын одоо ийм алтан бичгийн жишээг та бүхэндээ харуулж байна. За тэгээд дэлгэцээ одоо зогсоож аваад сайтар уншиж алтан бичигтэй харилцаарай. За алтан бичиг маань дараах одоо үгийн сангийн хувьд дараах онцлогуудтай. За үүнд нэгдүгээр үгийн тоо цөөн, давтамж өндөртэй, монгол хэлний үндсэн үг давмгайлна. За тэгээд харь үг зөвшөөрөгдөнө. Бас тэгтээ тодорхой хэмжээгээр. За тэгээд нэр томьёо тогтсон хэллэг ашиглана. Нутгийн аялгауны үг хэрэглэхгүй. За сэтгэл хөдлөлийн өнгө аясгүй. За тэгээд хит товчилсон эсвэл ярианы үг хэрэглэхгүй. Үг хэллэг одоо логик дараалалтай, найруулгын нэг хэм маяг загвартай, за үгс нь хэм хэмжээ соёлын илэрхийлэлтэй байна. За тус бүрийн дэлгэрэнгүй тайлбар болоод жишээнүүдийг энэ хоёр хүснэгтийнхаа бичлэгийг зөксөн бас сайтар үзэж одоо ялгааг нь илүү сайн ойлгож аваарай хүүхдүүдээ. За хэдүүлээ алдаа хайгч багш болж ажиллая. Ямар алдаа гарсныг сайтар ажиглаарай. За өмнөх харуулсан алтан бичгийг дэлгэцэнд харуулж бичлэгээ зогсоогоод алтан бичигтэй танилцаарай. Энэ алтан бичигт дараах алдаануудыг гаргасан байна. За тэгээд өөрийнхөө олдсон алдааг дараах хариулттай одоо тохируулан одоо өөртөө дүгнэлт хийгээрэй. За үүнд нэгдүгээр найруулгын илүү үг давхардал байна. За тэгээд үг сонголт буруу. За хэлц ба үзүүн зөрчил байна. За элдэг найруулга гэх зэрэг одоо ийм эдгээр одоо алдааны төрөл зүйлээс одоо алдаа хэлбэрүүд байна. За тэрийг хэрхэн зөвөөр одоо засан сайжруулж болох вэ гэсэн хэлбэрийг харуулж байна. Тэгэхээр үүнээс дүгнвэл одоо алтан бичгийн хэл найруулга товч ойлгомжтой, хүндэтгэлийн өнгө аястай байх ёстой. Байх нэ. За алтан бичгийн үгийн хэм хэмжээний 3 үгүүд өргөж. За үгийн хувьд болохоор одоо шууд утгатай буюу үг зүүн хувьд за зүүрлэл, хит дүрслэл, сэтгэлийн хөдөлгөөг илэрхийлсэн үгс хэрэглэхгүй. За тодорхой үг, ажил мэргэжлийн болон хуулийн тогтсон нэр томьёог хэрэглэнэ. Алтан бичигт үг сонгохдоо ерөөсөө яг таг тодорхой утгыг баримтлана. За алтан бичигт үл хэрэглэх 3 үг гэж байгаа. Нэгдүгээр ярианы ба нутгийн үгс хэрэглэхгүй. За хоёрдугаарт одоо дүрслэлт утга бүхий үгсийг хэрэглэхгүй буюу зөвхөн шууд утгаар нь хэрэглэнэ үгийг. За гуравдугаарт утга давхарцсан үг гэхээр илүүдэл үг хэрэглэхгүй. Тэгэхээр алтан бичгийн найруулга нь одоо загварт шинжтэй учраас одоо утга зохиолын бичгийн хэлний хэм хэмжээ чанд баримталдаг байна. За утга зуун хэм хэмжээ зорилгоосоо хэрхэн хамаарч өөрчлөгдөж байгааг ажиглаараа хүүхдүүдээ. За шийдвэр гаргах, санал хүсэлтээ илэрхийлэх, тайлбарлах, мэдээ өгөх гэх зэрэгт хойно нь одоо ингэ сонгож буй үгсийн жишээг ажиглаарай. Утга зуун хэм хэмжээ гэдэг нь одоо бичиг баримт эмгэгцэгцтэй логиктой бөгөөд гол нь илэрхийлж буй юм зорилготой тохирсон байна уу үгүй юу гэдгийг илэрхийлдэг байх нэ. За алтан бичгийн найруулга дараах шаардлага тавигдана. За үүнд нэгдмэл утга буюу нэг бичигт зөвхөн нэг гол асуудал байх ёстой. Дараачийнх нь үнэн зөв буюу таны бичсэн мэдээлэл, нэр тоо бүгд үнэн байх ёстой. Гуравдугаарт одоо хэлбэрийн стандарт буюу бичгийн хэмжээ, үсгийн, фонт, мөр хоорондын зай зэрэг одоо тогтсон дүрмийг баримтлана гэж байна. За эдгээр одоо шаардлагыг хангаж бичдэг. За тэгээд өнөөдрийн хичээл анхаарал хандуулсанд баярлалаа хүүхдүүдээ. За хичээлийн дараах бие даах болоод өөрийнхөө мэдлэгийг сорих дасгал даалгавруудыг сайтар зааврын дагуу ажиллаарай.